Одонтой ээж Монголын тохирхол арга хэмжээг бас бид бүхэн 2 өдрийн турш зохион байгуулна. Эхний өдөр нь болохоор бид бүхэн одоо нийгэм тулгамдаад байгаа охид эмэгтэйчүүд, ээжүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар 3 одоо сэдвийн хүрээнд одоо хилцүүлэг зохион байгуулж байна. За 2 дахь өдөр бол бид эмэгтэйчүүдийнхаа эрүүл мэндийн эзлэгт бас анхаарч урьдчилан сэргийлэх бүхний авдрын одоо эзлэх онцлогоонд хамруулахаар бас бэлтэж байна. Одонтой олон ээжүүдийн баяр оролцож байгаадаа тун сайхан байна. 500 гаруй ээжтэй таньд орно гэдэг чинь сайхан юм байна ерөөсөө. Би өөрөө бол 11 хүүхэдтэй ач хуч нийлээд 30 40 хүрч байгаа. Залуу ээжүүдтэй хэлэхэд үр хүүхдээ зөв өсгөөд зөв ажил сургацдаг сургаарай хүүхдүүдтэй гэж хэлээ да. Би 3 хүү нэг төрүүлжсэнөрөө алдартай 2 дугаар одоо ирсэн байгаа. Өнөөдөр үйл ажиллагааны гарын билгийг нэмэгдсэн Баццэг сайдтай юунд талархал илэрхийлье. Бацар багш сангийн хамт олондоо одонтой ээжүүдийнхаа эрүүл мэндэд хувь нэмэр оруулж байгаад бас хүн талархал илэрхийлье гэж хэлмээр. Өнөөдөр 500 сайхан ээжүүдийн арга хэмжээ маш сайхан болж байна. Тэгээд өнөөдрийн онцлог одоо үйл ажиллагааны одоо ээжтэйгээ гэгчтэйгээ энэ үйл ажиллагаанд оролцож байна. За манай ээж болохоор 10 сайхан хүүхд төрүүлчихсэн. 6 нэмэгтэй 4 нэрхтэй байдаг. 6 эмэгтэй хүүхдээс нь алдартай одонтой 3 байдаг. Тэгээ ээж манай ээж маань 1 2 дугаар их одонтой. Өнөөдөр энд уран цуглаж байгаа ээжүүдэд би бас нэг зүйлийг бас уриалсан. Өнөөдөр бас дэлхийд даяар ч гэсэн цаг үеийн нөхцөл байдал нэлээд хүнд дайн дайчин өмнө самуу хаасайгүй байгаа. Ийм дэлхийд дахинд одоо хайр инрэл хамгийн их дутагдж байгаа. Тэгэхээр муухай зүйлийн эсрэг тэмцэхэд эхийн хайр хамгийн хүчтэй зэвсэг болдог. Нөгөө талаараа хайр нэгүсэл түгээжж хүн төрөлхтөнд одоо ил тайван зогцлоо гэж үздэг. Тийм учраас бүх зүйл хайраас эхэлдэг. Тэр дундаа эхийн хайр бол агуу зүйл байдаг гэдгийг өнөөдрийн арга хэмжээнд олж байгаа. Бид ээжүүдээ бас илүү сайн сайхан зүйлийг түгээн дэлгэрүүлдэг. Их хүний хувьд ялангуяа олон хүүхэдтэй ээж хүн бол нийгэм дандаа нөлөөлөгч байдаг. Тэр утгаараа сайн сайхан зүйлийг дэлгэрүүлж муу юмнаас хол муу сөрөг зүйлийг нийгэмд аль болохоор гаргахгүй байх тал дээр эрх үүргийнхаа хэмжээнд бас нөлөөлөөсэй. Бүр хүүхдээ бас энэ Монголд өв соёл зан заншил Монгол уламжлалаа өвлүүлэх эх орон зүйлсийг төлөвшүүлэх эх орон тусгаар тогтнолоо илүү үн цэнтэйг нь мэдрүүлж хайрлахад илүү их нөлөөлөөсэй гэдэг зүйлийг онцолж одоо уриаллаа.